Одоо ингэж тийм Монголд нөгөө гов юмны холбогдсон байгаа шүү дээ. Ийм Монголоос систем 5 байгуул бүгд өртөгдөж шүү дээ 10 сарын 1-ээс. Яг тэрэн дээр яваад тэр чинь яг шилжин үргэлжлээ тэрнтэй холбогдоо явна л гэсэн үг шүү. Одоо миний Гөвгөө яаж шилдэг орсон юм бэ болохоо. Шилэнгээ гөвгөө яаж холбох вэ? Одоо наа чиглээд гэн. Одоо энэ жишээ нь харъя. Энэ байгууллагууд гөвгөө нэвтэж чадахгүй байна. Тэрийг яахаа одоо юм. Харин говга чим чинь харин одоо энэ шүү дээ ингээд цагмаа утсан дээр байгаа говдоор хийсэн линкүүдээ оруулаад зураг оруулаад гадаа самбар байдаг бол энэ дээр зураг мургийг оруулаад явна л гэсэн үг. Говч нь ерөөдөө ийм болж байгаа шижсэн хөлбөр. Энэ ийм Монголтой холбогдсон. Энэ хэдэн ингээд нэг нууцыг нь авах байгаа байхгүй юу? Гэхдээ би бараг шин дээр нээж өгдөг юм уу танаа шууд байна шиг. Одоо шин хууч муучин салгалаад байгаа юм байна уу? Саха за би яхаа за. Энэ дээр бараг шууд уртгуулчихтэй. Жишээ нэг байгуулга яагаад та регистр хийдэг. 30 905 За хай. Мэн той маань сумын тамга газар. За. Англи санга орон нутаг. За 21 аймаг. Сом. Сомын дөрвийн байгууллага. За энэ дээр баян манжуул засагтлагын тамга газар Slack гэдэг маань зөвхөн ингээ англиар бичих юм байна. Чиглэл тамгын газар те. За монголоор бичих дэнд бас. Дандаа одоо энд бол хоор англиар орохгүй дандаа монгол үгтэй юм шүү. Ийм Монголтой холбосон. Би яг энэ байгууллага зүгээр холбоотох тамгазаар. Тэгвэл баг энэ дээр хийсэн ч болох юм. Нөгөө говч бас ажиллахгүй байх шиг байна дөө. Сум. Эдээ. Засаг. За. Газар.
За тэгэхээр бүх байгууллага албан ёсны мэйл хаягтай байх хэрэгтэй. E-Mongolia-гийн энэ яг нэгдсэн портал сайтн дээр албан ёсны сайт байх хэрэгтэй гэж заасан. Вау, мэйл хаяг байх хэрэгтэй гэж. За энэ дээр би ингээ Kimo-гоор хөрвүүлчих штэ. Монгол үчиг байна гэдэг. За бүртгэлээ. Бааш л гэж тэ. За орон нутгих. За бүртгэлээ. За байгууллагаар орсон. Одоо харъя. Оюунжуулалт хамгаалах газар орсон мөн тийм гоц. За одоо хэрэглэгч нэмхийн тулд нэг хэрэглэгч маань албан ёсны хаягтай байх хэрэгтэй. За та нарт харуулах хэрэгтэй одоо. Энэ хүмүүсийн хэрэглэгчийг харж байна уу? Энэ ингээ говтай хаяг дандаа гов. Ийм байх хэрэгтэй. Тэгээд та хэд маань ийм хаягаа надад захиалчих гэсэн үг заа юу. Би жишээ нь одоо Баян өнжүүл эт тав гов юм байна. Баян цагт бол Баян цагт гэсэн шууд. Ингэж хэвээр юм. За. Тэгвэл яах вэ? Баян өнжүүл энэ хаяг байдаг юм. Баян өнжүүл. Өнжүүл. За зураас хаас татдаг юм байна уу? Байхгүй тий. За хад баян өнжүүл гэдэг зураас татаад юм байна. Байна. Багц. Энэ байдаг юм ба шүү дээ. За энэ чинь тамгай газар тагчлаа гэсэн үг тий. За би кодыг өгчээ. Паспортын таад орно гэдэггүй. Том А, жижиг А, би утасныхаа дугаарыг хэлээ. Од. Том А, жижиг А, 86, 86, 33 од. За та хэд оронгуудаа шууд соличнаа л гэсэн үг заа юу. За тэгэхээр энийг яаж бүртгэх вэ? Одоо хэрэглэгчээ бүртгэх гэнэ шүү дээ. За хэн байх вэ? Админ. Админ хэм. Регистрэл. Энгэ. Аха. За. Лайнис. За. 0616. 10. Жадис. Энэ автоматар хурд дан системээс нэр утсан дата гараад ирж байгаа ч. Тэгж байгаа шүү. Регистр хийгээд хаагаад ороод ирж байгаа. За мэйл хаяг чинь Тэс. биш дээ. Би сая гоо хаягтай байх хэрэгтэй гэдэг шүү. Баян жилет гоо төв Гоо юм байна. Утасны дугаар. Лайнаа хонцгоо. За. Лайн дээр. Хэдэ? 2084. 2084. Систем их байгууллага админ. Дараа нь наран сайхан үнэ нэмж болох юм тийм ээ. Редактор дээр болгож болох. За ингээ үртгэж. За мэйлээ шалгах шүү. За юу. За байгууллага сонгох юм байна тий. Сонгоогүй шүү дээ. Баян өнжөө сумын авах газар. За. За үртгэцээ одоо мэйлээ шалгаад итгэжүүлээд орно л гэсэн. За юу. Тэгээ энэ дээр юм аа энэ яаж харагдах вэ гэвэл одоо миний хувьд мэдээ хийгээд процесс болоод байгаа учраас энэ байна л да. Энээж шít. Яг юм байх. Энд баннер манараа сумынхаа нэг янз бүрийн баннераа тавьчихна. Сумын логогоо тавьчихна. Энэний оронд ингэж явах юм шүү. Миний хувьд мэдээлэл хийгдээ явж байгаа энэ байна шүү дээ. Ингээд хийсэн яра. ийм Өчигдөрөөсөн ингээд дандаа мэдээ явж шít. Байгууллагын танилцуулга хийн. Удирдлагын мэдээлэл гэдэг юу байх юм бэ? Зураг хөргөтөг үз. Явж байгаа үз. За энэ ким. За энийг яхаа үүсгүүлчихэд араас нь надаас зүгээр яхаа 5-10 минут л ингээд авчих шít. Би энийг бичиж байгаа. За та нар руу явуулсан ч дараа нь мэдээний хийгээ. За ямар ч байсан баян өнжил үстсэн мэйлээ шалгаж үзв. зөв. Мэйл чиг овцыг юм байна. Би танахаар орчих. Тэгээ энэ дээр чи ямар код өгөө надад чатаар авчих.
Энд оронгоо солино шүү дээ. 986 год. За, орлоо. Мэйл ирсэн тий. За би. За энэ танаа нэвтрэх нэрийг баталгаажуулах юм явж байна тийм үү? За энийг би өөрийнхөө гаргахгүй бол болохгүй хаад. Ийм юм биш гэж байна. Энэ ирж байгаа. За, биш орлоо. За шинэ нууцгаа юу гэж хөө? Наран сайхан чатар авч. За юу гэж яхаа. За би яг түрүүний идэгшэл хийчихье. За юу дараа нь өөртөө ороод солино үз. Томаа жижиг аа. Аваад тэр юм чинь. За ингэ. За энэ төрийн байгууллага нэгдсэн захим хуудас гэсэн байна. Логиныг хаяг контрол ийм Монголиас гэмээр. Ингэж ороод нэвтрээд бүртгүүлэх юм. Бүртгүүлэхгүй нэвтрнэ гэсэн. Ингэж ороод. Би бүртгэж өгнө шүү дээ. Тэгээд наад хаягийн дээр ч одоо тэгээд юу яаж юм. Энэ бүртгэл үүсгэх юм шүү. Би бүртгэнэ. Энэ бүртгэл үүсгэнгүүт ингэж ороод. Тэгвэл юу пасс За ингээл юмудаа хэлнэ гэсэн үг дээ. Байгууллагын иргэншил өгч хөтлөх юм байна шүү дээ. Байгууллагын регистр өгнө, утас шумс, мэйл хаягнуудаа хэрэглэгчний хэн админ байхын дэрэг өгнө. Өгөх юу ах баг утсаараа шууд шийдээд ингээ митингээр орж холбогдож болно. Одоо бүгд яг мах юм уу? Одоо маань Баян зүйлс мэрэгдийн төлөөсөө өгөх юм. Иргэдийн хурлыг Буянбат гэдэг залуу нэмдэ админ байгаа. Тэрээс навсан байгууллагын регистрийг Наран сайхан л би энэ сая код өгч чинь те. хад шимшилсэн. Ингээд өгч. За юу. Өөр ороод дараа нь сална үз. Гүг цэгмэнт мэйл хаяг гэдэг юм манайд. Тэгэхээр над хэлээ өсгүүлээ гэсэн. Би жишээ нь одоо жишээ нь өөр байгууллага байвал мэйл хаяг үүсгэж өгнө гэсэн үг шүү дээ. Даа. Гүг цэгмэнт мэйл хаяг. Харин Гүг цэгмэнт мэйл хаяг гэдэг юм манайд. байхгүй бол надад хэлээд өсгүүлээ гэсэн үг. Би бодохдоо бол одоо ингэх гээд байна л да. Баян өнжүүл. Яс юм. Баян өнжүүл. Гэт сая тамга газар болцсон тийм үү? одоо цэцэрлэгийг үүсгэч. Яа тавчлах уу? Баян өнжүүл. Сөөг бичгүй шүү. Зөө ингээд үү? Биш. Сөөг. Тэсвэж. Нэг дос. Чи jangan болж байгаа. Баян өнжүүл сөө ингэж их үү? Тий. Баян өнжүүл дундуур зураас гэж явж байгаа ч. Тэр юм уу? Сөөг тэгээд Өө за. Одоо энэ л за. Дөрөстэй сөөг. Баа. Цэцэрлэг манайд биш. Баа. Ямар энэ уушнаас гэж юм бэ? Баа тамга газрын групп төр байгаа. Яа бид. Хамгийн газраас солих. Оо ажил би энэ давтангаас сууж шидий. За тэгээ. За. За одоо нэмий. Одоо мэйл хаяг нэмнэ тийм үү? Уусах бол флеш лөөстэй. За. Яаж өгчлээ? Баян. Баян Дундуур сууп. За тэгээд арих нэ. За нэрийг нөхөө. Сууп гэж шиг. Цэцэрлэг гэж юм. Цэцэрлэг гэж. Цэцэрлэг. За дунд нэрээр газ нэр аюун жил чинь Ингэчээд оо. За ингээ паспортыг би яг түрүүн шиг өгнө. Та өөрсдөө ороо солиорой заа юу. Би наран сайхан доо яах вэ явуулчихсан. За.
За финиш өссөн шүү. Өссөн. За ер нь за яг энэ би одоо нэг байгууллагч нэмчээд хэрэглэгчийг нэмчээд тэгээ болий. Шилэнгээ хийцгээх үү. За тэгээд. За одоо би ингэх гээд байна. Одоо нэг байгууллагч нэмэх гээд байна. Би нараа сайхан гэдэг энийг өрөөцсөн тий. Сага. За. Бэлгавэ. За эргэжтэй. Эргэжтэй. 950 94 15 За өнөөсөн хөвгөлцөлээ. Мама. Мессеж явуулчих. Уун юм. За. За. Сууч. Аваагаа англи нь орнотог. Хонгаан сомын дөрөв байгуулга. За би түрүү 5 газар яа сонгогчлоо гэсэн бас сомын дам юм. Зөвшөөрөл. Осод урд байсан уу? Цэдэр боловсруулж байсан. За кемаа гараад энийг ч юмч. Машин цэмэгч байна гэж байна. Байхгүй шүү. Энд зовдооч. Кемаа гараад байгаа шүү дээ. Над нөгөө юуны ярьж байгаа юм тий. Дараа нь шилэнгийн хичээлийг дуусч жагаад дараа нь жиштэй холбож байгаа яриг дөө. Шилэнчээс хүлээгээд байгаа би байгууллагын нэрнийг монголоор шоудаад байна тий. Кемо гэдэг хэрэглэгчээр шоудаж байна. За Slack том жижиг мжиг үсэг гэгч зүгээр шууд жижиг үсгээр явна. За устгсан. За хэрэглэгчийн устгах гэсэн. Тэгээд бач. Хэрэглэгчдэр Тэгээс би өөрөө энэ 95 гэдэг нэ? 95 12 25 Чихүү янз бүрэн. Ааха. Төрөний хаяг шүү дээ одоо тий. Говьтой хаяг байх хэрэгтэй гэдэг. Энд дөрөөс гэсэн. Утасны дугаар 89 За админ болно тийм ээ. Хэмжээ цэцэрлэг. За өөртөө очиод мэйл шалгах гэн тийм үү? Дөрөв мэйл шалгасан шүү дээ. За ингээд ямар ч төсний хоёр байгууллагыг бүртгэлээ. Админууд нь бүртгэжлээ. Дараа нь холбогдоод хараа заа юу хайж байгаа. За ингээд болжээ гэсэн. За манай довдонгийн хичээл явсан дээр хаа. Өсөд байгууллагад дараа нь өсөж өгөх юм те. Тэгээ. Дараа нь надтай митингж байгаа ч юм уу энэ линкээр орж иж байгаа гэж байна. За төсөвтэй байгууллагыг бас нэх юм уу? Тэг. Аса юу гэж байгаа шийдний митинг гэж юу? Юу? Сайн нэг яг надтай юм ярьж байгаа шийднийг хэлчихсэн. Уцаа. Гоо яах вэ? Шилэнгийн сургалтыг аваатгаа дараа нь тэгээ дутаах шиг болёо гэж нэх юм. За. Хуучин зарим гацаад байгаа шууд шин дээр явах гэж бодож байна. Би ширээ зогсоолоо шүү. Би дуусч байгаа. Үгүй дахиад За мэт. Гоо цэгмэл Нэгээс нааш. цэгмэл гэж явсан. Баруу. Гоо цэгмэл цэгмэл. Чи тэгээ сая нот өгчихсэн чинь. Ингээл дөрөв шиг хамаарч байгаа. Яг нь таагийн сая юм чинь фоо.
За миний шээ харагдаж байна. Харагдаж байна. Харагдаж Шээ байна. харагдаж байна. Дугаар асуух байвал нэг сүйдэн бүгдийн нэр гэж асууч. Би ингээд нэг сургууль ороо. За юу? Яас би. Яас би. А? Орохгүй. Орж ин гэхдээ нөгөө бичиг хэрэгтэй гэж байна. За, уцсад 3-9-02. Слайд нь гүйж байна. Лаа. 02. Бичиг хэрэгтэй салга. Бичиг хэрэгтэй дэг. Өөрөөхөө ярих байгаад. Гүү шүү дээ. Би кэнэчтэй нарсахад Бичиг хэрэгтэй нэг нь яах бэ дээр. За. слайд нь гүйж байна. Гүхгүй байна. Ихэр гүйж байна. Гүйж байна. Алтан бичгээр ороод балан гүйж хавргаа ярьсан. За шилэн гүйцэгийг байлаа. бодлоо. За. Асын газрын тогтоолтой Тэгээ алдан бич батанка үүснээ дараа тийм тайлангийн сайт байгаа. за гараад байгаа хэрэг араас. За шил гэдэг нөгөө манай асын газраас авилтаа тэмцэх газрын авилтаа тэмцэх 5 шил ажиллагааны нэг нь шил ажиллагаа шүү дээ. За мэдээлэл хариуцагч хууль эд тод байдлаар заасан мэдээллийг ил тод болгосон явуулсан нэг талаас мэдээллийг ил тод болгох иргэдийн хүсэл шаардлагыг хэрэгцээг хангасан юм. Шилэн гүйцэг Энд үү? мэдээллийн сайт байна. Тэг саммаар очиж манайхаар арж За нийтийн мэдээллийн эд тод байдлын тухай хууль батлагдсан. За энэ бол шилэн гүйцэгийн маань бол хуулийн дагуу хийгдэж байгаа ажил. За тэр бол юу гэвэл эд тод байдлын тухай хууль байгаа. Хууль нь 2021 оны 12 сарын 17-нд батлагдсан. За энэ хуулийн 8 дугаар зүйл дээр байгаа бүх мэдээллүүдийг байгууллагууд маань ил тод болгоно гэсэн. Тэн дээр аяг За энэ хууль дээр бас мөн ямар байгууллага нь мэдээллийн энэ уус байж хариуцагч мэдээллийн оруулах ёстой байгууллага гэж бас хууль багсан гэсэн. бичсэн байгаа. Модод явчих. За энэ ил тод байдлын хуулийн дагуу байгууллагууд Яг ингээд асууч. мэдээлэл оруулахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ гэхээр сая тэгээд наашаа. засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын албан даалга гарсан. Тэрэн дээр юу гэж заасан байгүй вэ? 2-ын 3 дээр нь төрийн байгууллагын Захын аяг чинь веб утас ширч Аа ярьт юм. байх хэрэгтэй шүү дээ. Ингээд яг зөв ингээд. Сэрсэн гүйц юм. за засгийн газрын албан даалга гарсан. Сая шинэ засгийн газрын тэрэн дээр юу гэж заасан байваа гэвэл Энд жайл 2-ын 3 дээр нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл байна. Ил тод нээлттэй байх үргийн биелэлт харьяа байгуулах хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж зөрчсөн эртээдийг хариуцлага тооцно гэж. говцэг юм. За энэ ямар хариуцлага байдаг вэ гэвэл ил тод байдлын тухай хуулийн 36-гийн 1 дээр Тий. хууль зөрчигч За доош хаяга. Доош. энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжин бол бүрийн албаны тухай эсвэл хөдөлмөрийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэж. За энэ хөдөлмөрийн тухай хуулиар ямар хариуцлага байдаг вэ гэвэл хөдөлмөрийн санхүүгийн шийдэл Зэв код нь. за мөн ажил олгын санаачлал хөдөлмөр эрхлэлийн харилцааг зохицуулах, албан тушаалыг бууруулах, үндсэн цалин 3 сар хүртэлх хугацаатаагаар 20%-аар бууруулах, нийт ажилчдын дунд зарлан 36-гийн 2 дээр хуулийг зөрчсөн хуулийн этгээд буюу байгууллагуудад ямар хариуцлага хүлээх вэ гэвэл төрийн болон төрийн болон орон нутгийн өмчт оролцоотой хувийн эрхцэн хуулийн этгээд эсвэл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд олон нийтийн араатаа төлөвлөж улс төрийн намын хууль нээлттэй байдлаар заасан мэдээлэл нээлттэй байршуулаагүй бол хуулийн этгээдийг 5,000 нийт хэмжээгээр торгоно гэж. За ийм хуулийн санкцуудтай гэсэн үг тийм. За нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дээр мөн тайлангаа идэх хугацаануудыг заасан байдаг. За тэр нь хагас жил, бүтэн жил удирдах тийм. За манайхан 1 2 3 ингээд 4 үйлдэл тайлангаа өгнө гэсэн. За тэр хугацаануудыг тайл идэх хугацаа баталгаажуулах хугацаануудыг шилэн гүйцэтгэм хариуцсан штабаас ингэж тодорхойлсон байна. За нэгдүгээр өдрөд бол 1 сарын 1-ээс 3 сарын 31-ний хооронд байгууллагууд тайлангаа өгнө. За хоёрдугаар өдрөд нь 5 сарын 1-ээс
6 сарын 30-ны хооронд байгууллагууд тайлангаа илгээн. За 3 дугаар өдрөд нь болохоор 8 сарын 15-наас 9 сарын 31-нд хүртэл байгууллагууд одоо тайлангаа илгээн гэсэн үг шээ. За дараагийн өдрийн жилийн эцэг үед 4 дугаар өдрөд 11 сарын 1-ээс 19 Сэт сонголттой байгаа юм бид бас. За түүнийг ард нь бол тайлан баталгаажуулах гэдэг юм бол тайлан үнэлэг баталгаажуулах гэдэг юм бол манайх хамаатай зүйлээ гэсэн. За үргэлжлүүлээд Яг одоо яриа суугаад байна. Бид хэд хамт байна. Хамт ч гэжтэй би өрөөндөө нөгөө төсөн тэр өрөөндөө урд өрөөндөө байхгүй. Би нөгөө говийн хаймыг заагаад ил дод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу тайлангаа илгээнэ гэсэн тийм. Тэр нь юу вэ гэвэл ил дод байдлын тухай хуулийн 8 бид өөрсдөө тайлан авдаг. байгууллагууд ил дод байгууллагууд тайлангаа мэдээгээ илгээх 87 зүйл заалт. Шууд харах боломжгүй дээ. За шийдвэр чиг үүрэг Нэмэгдсэн байгаа. үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын талаарх мэдээлэл гэдэг нь болохоор Надад харах боломж эрхэм зорилго, чиг үүрэг, стратеги төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөө байдаг. За дараагийнх нь хүний нөөцийн талаарх мэдээлэл гэдэг нь болохоор сул орондоогоо зарлж ийн үү, зарлаагүй юу гэсэн мэдээлэл. За мөн албан агчдын нөгөө гүйцэтгэлийн үнэлгээг ямар ч юмар гэдэг нь за дараагийнх нь төсөв санхүү худалдаа ажиллагааны талаарх мэдээлэл 29 зүйл заалт байдаг. За энэ дээр жилийн эцсийн тайлбар 5 саяас доош адим их авсан байна. Төрөг худалдан авсан, дээш худалдан авсан тайлбарууд ордог. За үзүүлж байгаа үйлчлэгийн талаарх мэдээлэл гэдэг нь болохоор танах ямар үйлчлэг тэрнийхээ систем хэрэглэж өгсөн байгаа дэд байгууллагууд дээр харж байна л да. Зүгээр өөр хэрэг. За үүний дараа бусад мэдээлэл тод байж байгаа. Энэ дээр болохоор газрын мэдээлэл за. ерөнхий энэ түүхгүй шүү дээ. Шууд 161 нийт тоо гарсан байна шүү дээ. Бусад дээр оруулах. За тайлбарын бүгдлэгтээ нээлттэй байршуулна. Эсвэл нээлттэй байршуулаагүй. За эсвэл хамаарч 17 хувцсан биш үү? тайлангаа оруулна. Чи Ашиглал одоо энэ дээр харагдаж байна. Эрхэм зорилго гэдэг нь 821 дээр эрхэм зорилго гэдэг ингүүд за энэ зүйл заалт манай байгууллага хамаатай байна гэх нээлттэй байршуулна. Мэдээлэл оруулахдаа яаж би ялгаж болохгүй юм байна. Дандаа сумдууд орж ирсэн. захин байсан захин мод байсан. Энэ дээр нь эрхэм яг нөгөө гоцгийн мэнэрээ эрхэм зорилгоор хийх гэж байна. За бас тэмцсний төв. Үүний дараа хавсал гэж энэ дээр нь болохоор эрхэм зорилгоор хийдэг энэ дээр оруулсан. За гуравт нь зураг гэж энэ дээр тэр өөрөө хариуц хүмүүн манай ваасгаар байх юм уу? Самбарт байршуулсан эрхэм зорилгоор самбарт байршуулсан зураг. Яг яриад байна л да наад гэсэн юм. За үнэлгээг яаж хийдэг вэ гэвэл үнэлгээг 4 төрлөөр хийн. За эхлээд захин хуудасаа зөв байршуулсан бол 0-аас 15 оноо өгнө. За мэдээллийн самбар буюу самбарынхаа зургийг зөв оруулсан байвал 0-аас 15 оноо өгнө. За бусад мэдээллийн хэрэгслэр гэдэг нь болохоор Facebook, Instagram, Twitter-ээр мэдээлэлээ шеэрлсэн байвал энэ дээр 5 оноо өглөө гэсэн. За үүний дараа мөн линк рүү ороод мэдээлэл нь үнэн зөв хугацаанд байршуулсан байх нь 30 оноо. За үгүй бол 10 оноо. За үүний дараа мэдээллийн бүрэн бүтэн байдал хийж байна. Энэ юуг хэлж байгааг бол линк нь зөв, за самбарын зураг нь зөв, файл нь зөв байх юм бол энэ дээр 30 оноо өгнө. За дутуу байх юм бол 10 оноо. За их сурвалжийн тодорхой байдал гэдэг нь болохоор яг тэр мэдээллийг хинээс асах уу, ямар хүнтэй холбогдох уу гэх тэр албан хаагчдынхаа мэдээллийг бүр оруулсан бол 30 оноо, байхгүй бол 10 оноо өгнө. Код байхгүй юм. 40 сая түрүүний нөгөө мэдээллээс за энэ зөв. Наач зөв болоо. Их сурвалжийн тодорхой байдал гэдэг нь энийг хэлж байгаа. Одоо энэ үйл ажиллагааны стратеги гэж зүйл байхад энийг Сүхбаатар дургийн байгаль орчны мэргэжилтэн оюун гэрлээс асуу утсан тэр олон мэйл байх ёстой. За энийг хэлж байгаа. За анхаарах зүйл нь монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо кирилл болон монгол улсын нэгдсэн код азуу ашиглах хэрэгтэй, стандартад байх хэрэгтэй. За мэдээллийн самбарт зураг байршуулалтад код харагдах заах хэрэгтэй. За файл байршуулалтад үйл ажиллагааны тайлбар болон бичиж харахтай материалыг тайлбар хугацаанд шинжилсэн. Нөгөө одоо санхүүгийн тайлбар байвал хагас жилийн оруулсан бол бүтэн жилээр хагас жилийн оруулаад байна. За нээлттэй мэдээлэл дэлгэрүүлж авах, тодруулж авах эрхлэлтийн ажилтны хараа нэгжийн нэр хэвээр. Ийшээ бич. Албан тушаал нэр болон нээлттэй мэдээллийн төгс видео, аудио хэлбэрээр захин хуудсан байршуулж тохиолдолд түүний тайлбарыг оруулах гэж. За файл хэсэгт дүрс оруулж байгаа эсвэл видео файл биш видео
болж байгаа бол энийгээ тайлбарыг оруулсан. Тухайн байгууллага Банка ус гэдэг тайлбарыг хамаагүй шалгуур гэдэг үзүүлэх бол. тайлбар бичиж оруулсан. Хамаалах болгож. За ерөнхий мэдлэг бол юм байна. Асуулт байна. Багт бол би шууд практик дээр яаж тайлбар оруулж байгааг харуулдаг юм. Тайлбарыг шалгуур үзүүлэлт хариуцлага хүлээх юмнуудаа бол ойлгосон. Тэгээ хуулийн санкцууд бол ойлгосон гинэ. за би одоо тэгвэл нэг асуулт байлаа чи би яг тайлан яаж оруулахыг юм шууд заагаад өгч. За тайлан оруулахдаа хороонд Опс дундуур зураас дэв шилэн гомцог юм гэж орж байгаа. Болоогүй балан баталгаач тэгжээж бол. За тэгээ дараа нь одоо мэдчихлээ. Би хэлээд амаргаа нат үгүй. Амаргаа тонгараш. За хиний наран сайхны юу нөгөө өчтөе авч байгаа бол юу чи код чи үлээ, имэйл чи үлээ. Яа. Ямар мэйл? Өчтөе нөгөө нэг шилэнгийн эрхээ авсан шүү дээ. Чи яг нэг зөөр үтгэж болно. Чиг үтгэх шүү дээ. Төрийн албаагч нар алмус шалтай мэтлээд чиг юм те алмус шал нэмгэнэ шүү дээ. Миний зөв төрчөнд орж байгаа. Алмус шал. Наагч ямар гэдэг алмус шал байна. Чиг байгаад нэг бош юм байна. Танай систем дээр алгаа. Ха? За тэгвэл филер чамайг ороод өгшөө. Надад ихсэн юм шүү дээ. Админа. Тий. Одоо нэг л миний ирэхээр дараад байгаа шүү дээ. За энэ худалдаа авахын юу вэ? Өөрийнхөө нэр өгсөн шүү дээ. Одоо ингээд эрхээ авчвал эрхээ бүгд авсан те надаас шилэн өгсөн. Мөн. За байна чи харъя. Юу стадаа хэлдэг юм аа би. 97-04-84. Би наадах хандахын заадаг чи. Админараа гээшээ энэ. Баян хэмжээс. Баян хэмжээд бүгдээр эрхээ авсан байгаа байхгүй. Одоо EBS гэд хөрвсөн гэдэг хүний нэр дээр байна. Тийм. Тэгээ орж босохгүй байгаа. Одоо энэ мэйл үү штэ. Тийм. Энэ мэйлээ хийгээд нэвтрэх нэрнээр нэгэстэй хийгээд орчих. Нэгэстийнхаа 8 орон Тийм. Бүр орж босохгүй байгаа. шалгачих уу? Яа. EBS-ийг ингээд Агуулмас хэрэгжилдэг маа. Хавар үзэж байгаа босгүй тэгээд орчихсон байна. хөрвсрэнгийн EBS-ийн дугаар сүүлийн 8 орон. Тоонод 91 наашны наашгаар 21. Чиний ихээр юус авахгүй. 0-21 Өөрийнхөө ихээр ханд бол өөрийнх. энэ зөв үү те? Энийг өөр нь ороод тийм үү? За ингээд нэвтрээд орчих жоож таа нэвтрэж орж байгаа юм. Тэгээ нуу юу? Нуу цаасан бол одоо би Яаж ороод үзсэн? админ хөнгө явуулчихдаг байхгүй бас. Одоо дараа нь аяа ажиллагаас авахгүй юу? Энийг өөр орж Чөөр ороод миний чеклэл хандсан. би нэг мэйлэндээ цуг явуулсан. За минийх төвтөс шилтий. За тэгээд тайлбарыг тайлбар бүртгэл гэж байна. Яах юм? Нуу тэгээд мэлдэр надад спам гэж бол. Энэ одоо уулын хуучин тайлбар гэсэн нь тайлбар хооцох гэдэг арга бол хуучин тайлбар ороод ирдэг байхгүй. Энэ илгээжийг бол шууд бүгдэх гэдэг. За бүгдэх гэдэг бол эрхэм зөвлөх гэдэг юм. Ажил дээр байна. Байгууллагын танай EBS эрхэм зөвлөх. байсан. Төрөөр анхаарах гэсэн. Тийм учраас нээлттэй байршуулсан гэх орнгууд энэ захин мод байршуулсан гэдэг байгаа. Цаахан явж байгаа доо. За энэ дээр гооцог юм байна. Баяжуудын гооцог нь хөгжиж байгаа. За. За. EBS нь одоо аваагүй. За одоо тэргээ хөгжүүлчихэд тэрэн дээр ер нь бол шилэн гооцог юм чи ийм сайт байна. Би манай байгууллага гооцог юм дээр
нэг элтод байдлын хуулийн 8 дугаар зүйл дээр байгаа мэдээллүүдээ элтод байршуулсан гэдэг тайлгнадаг л сайт баггүй юу? Үнэлгээ гэдэг нэг зүйл чинь тэр шиг л гэсэн. За үнжүүл хаана? Үнжүүл гоп байхгүй юм. Сайт нэг. Сая засгийн сая тамгын газар л нээсэн. Наад тамгын газар л. Өмнө хэвчээд чи өмнө шин дээр нээсэн биз дээ. Өмнө хэвчээд байхгүй юм шүү дээ. Заавал ийм UBS юусаа байхгүй л дээ. За одоо тэгвэл өөр юугаар тусаж идэх заяа. Өөр аймаг Сомар Маач яна сэтгэлэг дээр нээж өгөө. цэцэрлэг үү? Яа сая маач цэцэрлэг байгаа. Айсан. Хаана? Энэ. Энэ шүү дээ. Наач тамгын газар. За том харагдахгүй юм шүү дээ. За энэ ингээд танаа юуны сайт энэ заяа. Үнжүүдээ чи. За. Гоп байгаа. Одоо ингээд энэ дээр оронгууд эрхэм зорилго гэдэг байгааз. Миний яг интернет удаан байгаа юм. За энэ эрхэм зорилго гэдэг байна. Хин хооч нөгөө хин Дамжин Баатар гэдэг үү? Тэгээд бид яаж Хөр хэмнэг говөө хөгжүүлсэн байна. Доорны нараа их сурвалжсан байгаад Дахин Дамжин Баатар холбогдох болсон юм. Энийг заавал доор нь хийж өгнө гэсэн. За одоо лиг хоол гэхээр энэ дээдлийн лиг хоол. Энэ дээр лиг гэдэг шүү дээ. Энийг копидод одоо энэ захин уус гэж байгаа шүү дээ. Энэ дээр ингээд оруулах гэсэн. За файл хуултангууд ингээ хуулгуудаа саяны энэ эрхэм зорилгосон тань PDF PDF-ээр байгаа шүү дээ, тийм. Тэрийг энэ дээрээ хуулаад өгч гэсэн. За зураггингүүд заавал самбарын зураг шүү заяа. Самбар дээр тавьсан зураг. Эсвэл самбар дээр мэдээлэл байхгүй бүтэн самбарынхаа зургийг оруулаад өгсөн ч болно. Энд дээр байгууллагууд илгээсэн юм байна. Эрхэм зорилготой самбараа юу? Тий, эрхэм зорилгоо самбар дээр ингээд үлгэгчдэг шүү дээ бид нэ, тий. Тий. Тэрний газрыг ингээд ороод холоод оруулаад өгч гэсэн. Тэгэл ингээд явчихна. Энэ линкээр зөв хоолж өгөх хэрэгтэй. Яг энэ эрхэм зорилгынхаа линкийг. За жишээлбэл дараагийнх нь одоо дахиад энэ юу гэж юм? Стратеги үйл ажиллагааны стратеги зорилго гэж юм. Мэдээж байгууллагын чинь зорилго байгаа тийм. За нээлттэй байршуулах гэж дараа түрүүнийхээ нөгөө говийнхаа мэйл юур ороод за энэ стратеги зорилго нь энэ. Шилэн таастай хүмүүсийг андуурдаг шүү. Тийм байхгүй. Энэ шилэн гооцог юм нэг өөр. За стратеги зорилго дээр ийм ороод өгсөн. Ийм байх боломжгүй. Баггүй. Ийм нэр онохгүй шүү дээ, тийм. Стратеги зорилго цаанаач байгаа юм. Энэ бас юм байна. Тэгвэл шилэндээ доош нь зүйлгээд тэргүүлэх чиглэл гэж юм. За тэргүүлэх чиглэлийг нээлттэй байршууллаа. Нээлттэй байршуулах гэдэг аргууд эдгээр гараад ирж байгаа. За тэргүүлэх чиглэл нь энд байгаа юм байна. Ингээ оруулчихсан тийм. Доор нь энэ Дамжин Баатарын овог нэр регистр юм байна. За энэ линкээ хууллаа. Тэргүүлэх чиглэлийн захим хуудас холбоос байршуулалтаар хууллаа. Тэгээд ингээд зураг орууллаа гэсэн. Одоо тэр яг нөгөө энэ өндөр ерөнхий боловсрол нэвтрэж болох нэвтрэж чадахгүй гэж яг нэвтрээд орж болж байна тийм. Тийм. За ингээд
Хав юм зөв тэгээд хэлсэн. Арак. За манай энэ чайд хөргөжлөл ингээ 2 дугаар бүлэг заяа 2 дугаар бүлгийн ажлын байрны хол оронтой албаа агшиг сонгож шалгуулж орон эдгээр бүгдээ байгаа штеп байгууллагууд албан хаагчийн ёс зүйн дүрм гэдэг. За ингээ хөргөжлөлөө явж идэх ийм таарна. Одоо энэ төсөв гэвэл өмнөх хорын төсвийг гүйцэтгэл дараа оны төсөв угаасаа байгаа. Ингээ явж идэл ийм таарна. Ардны ийм бичтэй. Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулалт гэж байгаас энийг манайхан өөртөө хамааруулаад бүгдээр хэлнэ шүү. Энэ бол юунд хамаагүй шүү дээ. Сургуульд хамаагүй. Тийм учраас ингээ хамаарах гэдэг дарчих. Тэгвэл оноонд ямар ч хамаарахгүй. Хамаарахгүй зараад 8.4 хамаарах юм шүү. Энэ ер нь гэхдээ энэ төсвийн асуудал төсвийн захиргааны байгууллага хэд хэдэн заалт байгаа. Бүгдийг хамаарах болно. Энэ дээр тэгээд энэ заалт манад хамаарахгүйгээр ингээд явчихна. Тэгвэл оноонд хамаарахгүй гэсэн. Энэ сайн эднийг сайн унших хэрэгтэй энэ үг заалт одоо. Үнэхээр манад хамааралтай байна уу, хамааралтай байна уу гэдгийг сайн унших. За ингээд явж ерөнхий боловсрол сургууль ямар ч үйлчлэг өгдөггүй шүү дээ. Тэгээд зүгээр сурагчдад хичээл зааж байгаа болохоос шүү. Тэгэхээр ингээд хамааралгүй болоход явчих. Ингээд хамаагүй ингээд тайлбар хичээл танах мэдээ сургууль зөвшөөрөл олохгүй тий. Томхгүй итгэдэг. Ингээд хамаарал энэ гадаг юм оруулах гэдэг байхгүй. 8.5-ыг хамаарах юм биш тий. энэ гүйтсэл амгүйч байна. Тийм энэ шал гэдэг. Яга Үр хамааралтай бүлэг хамаарах. За. Саралын ол чинтэй. Тэгээд баруун руу Пинкод яадна гэрээ байгуулад ирсэн бичих саасан дээр ч байж байгаа. Тэ. Сериал гэж шүү Пинкод. За би нэг сургалттай байгаа. Хэсэг байж байгаад бол митинг энэ төр ороод ирлээ. Довдоо шилэнгийнхээ одоогийн байдлаар тоо мэдээллийг надад руугаас явуулаач. Шилэн бүртгэгдсэн админы бүртгэгдсэн тоо мэдээллийг надад руу явуулах хэрэгтэй байна довдоо. Энд мэдээлэл өгөх гээд. Бүр хүснэгтэр байдаг шүү дээ. Яг тэр байгууллага, тэр агентлаг гэдэг. Байна. Тэр байгууллага, тэр агентлаг гэдэг хүснэгтэр над руу шидэд байсан та тэрийгээ явуулаач л гэдэг. Одоо дараа танилцах гэдэг юм байна. Байна. Миний сонсогч байна уу? Сонсогч байна. Харагч байна. Харагч. Манай ойлгосноо. Ойлгосоо. За. Эрдэнэ одоо энэ үзэл болох юм уу? Биш ээ нэг задарсан байгаа шүү дээ. Дэд байгууллага харийн агентлаг тий тэрийг ах руу шидэч. Газ даргаанаас мэдээлэх гээд авид ирсэн юм аа. За тэгвэл манайхан би гарлаа шүү.
За тийм. Ойлгомжгүй юм байна. Би ирсэн юм. Ойлгомжгүй юм байна. Миний отор хаалт. За баярлалаа давтаа.